Номын сангийн зорилго чиглэл уншигчдын бүтэц сонирхол зориулаад тухайн номын сангаас зохион байгуулж байгаа олон нийт чиглэлийн ажил бол бид түүнийг соёл олон нийтийн ажиллаа гэж нэрлэдэг. За соёл олон нийтийн ажил зохион байгуулахад бол цаг хугацаа, хүний нөөц, хөдөлмөр маш их шаарддаг. За дээр нь одоо тодорхой зардлууд шаарддаг. Ийм ажил байдаг. Өнөөгийн номын сонгоод бол энэ соёл олон нийтийн ажилд нэлээд их ач холбогдол өгч цаг хугацаа, хөдөлмөр зарцуулж ажиллаж байгаа. За соёл олон нийтийн ажлын бүртгэлийг боловсрол соёл шинжилгээ ухааны сайдын 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 441 тоот энэ тушаалаар баталсан энэ авсрал загварын дагуу бүртгэлийн хөтэлдэг. За юунд бол он сар өдөр зохион байгуулсан ажлын нэр, сэдэв, за соёл олон нийтийн ажилд оролцсон хүний тоо, хаана хэн явуулсан гэдэг мэдээлэл, хамтран ажилласан хамт олон, байгууллага гэх мэт ийм одоо 5 талбарыг л ерөнхийдөө бөглөдөг байх нэ. За энэ 5 талбар дээрээс бид дүн шинжилгээ хийх төвөгтэй байдаг гараар хөтлөхөд. За эндээс юу харж болох вэ гэхээр оролцсон хүний тоог төвж авч болох юм тийм ээ. За тэгэнгүүтээ ямар төсөв зарцуулсан юм, хугацааны хувьд хэзээд их олон давтамжтай байдаг ингээд дүн шинжилгээ хийхэд бас жоохон төвөгтэй байдгаа юм гар бүртгэл. Тэгэхээр энэ гар бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлээд зарим нэг талбар нэмж өгснөөр бидний энэ зарцуулж байгаа хүч хөдөлмөр төсөв санхүү маань юунд зарцуулагдаад байна, бид юунд эргэж анхаарах шаардлагатай вэ гэдгийг мэдэх шаардлагатай болдог. За ингээхийн тулд нэг соёл олон нийтийн ажлын бүртгэл гэсэн ийм цахим бүртгэл үүсгэлээ. За бүртгэл нь бол Google Form дээр хийгдсэн байна. Хэдхэн талбартай. За бүртгэж үзье. За Үлгэрийн Баатрууд амилсан гэдэг нэртэй уралдаан байж болно тийм ээ. Манайхан номын сонгоод соёл олон нийтийн ажил зохион байгуулахдаа уралдааныг маш их зохион байгуулдаг. За тэгэхээр Үлгэрийн Баатрууд амилсан гэдэг нэртэй уралдаан зохион байгууллаа гэж үзье. За нийтдээ оролцсон хүний тоог үзэх юм бол нэг 100-аад хүүхэд оролцсон байна. За насанд хүрсэн хүн ч байж болно л доо. За ингээд нийт оролцогчд маань нэг 50 хүн байна гэж бодъё. Хаана зохион байгуулсан бэ гэхээр энэ бол зохион байгуулсан газрыг бичнэ. Магадгүй аймгийн номын сандаа аль эсвэл энэ ажлыг бүр тодорхой суманд очиж зохион байгуулж болно. Тэр газараа байршлаа хэлнэ. За үүнийг жишээ болгоод сургуулийн номын сангаар жишээ авъя тийм ээ. Тэгэнгүүтээ аймгийн төвөгч. За энийг бол тэр байршлаа тэр энэ бүртгэл хөтлөх аргачлал дээрээс бас нэлээд сайн харна үз. За хэн зохион байгуулсан бэ гэхээр за сургуулийн номын санч байж болно тийм ээ. Эсвэл одоо сургалтын алба байж болно. За хамтран ажилласан хамт олон байгууллага дээр энэ ажлыг зохион байгуулахад хамтарсан хүмүүсийн мэдээллийг бол оруулж болно. Жишээлбэл энэ Үлгэрийн Баатрууд амилсан гэдэг уралдааныг сургуулийн хүүхдүүдийнхээ дунд зохион байгуулаад 50 хүүхэд оролцсон болвол энэ сургууль дотроо гэж үзэх юм бол урлаг заалч гэдэг ч юм уу гэх мэтэр тэмдэглэж болох нь шүү дээ. За тэгэнгүүтээ хамтарч ажилласан байгууллага энэ дээр бол нийтийн номын сонгуудын тухайд аймгийн засаг дарга, эсвэл сумын засаг дарга бусад байгууллагууд байж болно. За сургуулийн номын сангийн хувьд гэх юм бол хэлний гэх юм уу юу нэх юм. Хэлний
баг гэж. За уран зохиол хэлний баг одоо тэр сургуулийн багш нар гэдэг ч юм уу ажилтнуудыг дотор нь бүлгэлж яваадаг зүйлсээ бол сургуулийн номын санчид мэдж байгаа. За зарцуулсан төсөв. За нийтдээ шагнал урамшуу бол шүүгчийн зардал гэх мэт ингээд зардал гарсан чинь нэг 350 мянган төгрөгийн зардал гарчээ гэдэг ингээд төсөөлье. Төсвөө их сурвалжийг улсын төсвөөс юм уу, орон нутгийн төсвөөс үү гэд энэ ингээд төсөв тусгагдсан болвол эндээсээ сонголтоо хийгнэ. За энэ 350 мянгаыг бусад байгууллагын санхүүжилт гэдгийг сонгочихъя. За энийг бол ямар нэг хандив тусламж гэдэг ч юм уу эсвэл эцэг эхийн дэмжлэг тусалцаатаар хийсэн байж болно. За ямар төрлийн арга хэмжээ зохион байгуулах гэхээр эдгээр жагсаалт дундаас сонгоно. За энэ бол уралдаан тэмцээн гэдэг ангилалд орно. За соёл болон нийтийн ажил зохион байгуулсан хэлбэрийн хувьд танхимд биет байдлаар зохион байгуулсан уу, гадаад талбайд биет байдлаар зохиолсон уу, цахимаар хийсэн үү, холимог хэлбэрт ашигласан уу, эдгээрийг сонгоно. За энэ удаад гадаад тэр чинь одоо урлаг заална гэж байгаа юм чинь танхимд тийм ээ биет байдлаар ямар арга хэмжээний хүрээнд өгний хийвэ гэхээр номын баярын хүрээнд байж болно тийм ээ. Тэгээд илгээх тавч дарна. Ингээл болоо. Хэдхэн талбар бөглөнө. За бөглөхөд үр дүн хаана харагдах вэ гэхээр энэ Google формын одоо бүртгэлийн цаахан дээр харагдана. 25 оны 9 сарын 21-нд бүртгэсэн байна. Үлгэрэн Баатрууд амьсна гэдэг уралдаан оролцсон хүний тоо гэдэг үндсэн мэдээлэл нь байна. За хэвлэх команд өгье. Ингээд энэ бол нэг бүх талбаруудаар ингээд бөглөгдсөн мэдээлэл байгаа тийм ээ. За үүнийгээ бүртгэлээ хэрхэн хэвлэх вэ гэхээр энэ print гэсэн шийтийг очлоо сонгоод print команд өгнө. За ингээд нөгөө энэ загварын дагуу бүртгэл нь үссэн байна. Он сар өдөр Үлгэрэн Баатрууд амьсна оролцсон хүний тоо хаан зохион байгуулагдсан хэлний баг гэх мэтэр ингээд автоматар хуудас бүрийн толгой дээр соёл болон нийтийн ажлын бүртгэл за талбарын дугаар ингээд байж байгаа. Талбарын нэр ингээд хэдэн ч хуудасаар ингээд цааш нь үргэлжлүүлээд хэвлэх команд өгч болно. Ингээд хэвлэж print гэсэн команд өгвөл хэвлэнэ. За цахим бүртгэлийн давуу тал нь яг гэхээр хийсэн ажлын дүн шинжилгээ хийх боломжийг харуулж гаргаж ирдэг. За жишээлбэл нэгтгэл гэсэн шийт байна. Нэгтгэл шийт дээр соёл болон нийтийн ажлыг зохион байгуулсан давтамж буй тооны тухай соёл болон нийтийн ажлын төрлөөрөө ангилаад цахимаар уу, танхимаар уу, гадаад талбай, холимог гэдэг нийтдээ зохион байгуулсан юмыг дотор нь төрөлжүүлээд хуваасан байна. За хамгийн ард бол энэ нийт англи зохион байгуулсан тоо. Энэ дундаас уулзалт ярилцлага 3 удаа хийсэн байна. Уралдаан 1 удаа зохион байгуулсан байна гэдэг автоматар бодогдоод гараад ирнэ. Энэ жагсаалтын дундаас хэдэн он зохион байгуулсан ажил вэ гэдэг ингээд сонгоод гаргаад ирэх боломжтой. Энэ захин бүртгэлийг 25 онд анх үүсгэсэн учраас хамгийн ихний оныг 25 оноор сонголоо. За дараагийнх нь хөснөгт байна. Зарцуулсан төсвөө бид харж болно. За ингээд үтсэн чи уулзалт ярилцлагад бид нийтдээ 950 мянган төгрөгийн төсөв зарцуулжээ. Уралдаан тэмцээнд 350 мянга. Нийлээд сая 300 мянган төгрөгийн төсөв зарцуулсан байна гэдэг. Дүн шинжилгээг харж болно. Төсвөө. За оролцогчдын тоог бас ингээд ямар төрлийн ажилд хэн яаж оролцваа гэдэг талаас нь ажлын төрөл, цахимаар уу, танхимаар уу, гадаа эсвэл холимог гэх мэтээр ингээд аваад үзэхэд нийтдээ 140 хүний ажилд оролцсон байна гэд. Статистик тоо баримтыг шууд эндээс харах боломжтой. Эндээс гадна нэгэн тийм өгдөл нь бэлэн байгаа тохиолдолд өөрийн хүссэн байдлаар нэмэлт тийм хөснөгтүүд үүсгээд дүн шинжилгээ хийгээд авах боломжтой юм аа.